Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр бид Монгол улс дахь католик шашны тэргүүн кардинал Жоржо Маренготой энэ зул сарын баярын өдөр ярилцж байна. Жоржо Маренго Монгол дахь католик шашны тэргүүн. Тэрээр 1974 онд Италийн Кюни хотод төрж төрийн дунд сургуулаа төгсөөд философи, теологийн чиглэлээр гүнзгий боловсрол эзэмсэн. 1993-аас 95 онд хойд Италийн теологийн факультетэд философи судалж, 1996-аас 1999 онд Pontifical Gregorian их сургуульд теологийн бакалаврын зэрэг, Ромын Pontifical Urbania их сургуульд мисологийн чиглэлээр магистр болон докторийн зэрэг хамгаалсан. Тэрээр 2001 онд Санвартан болж Монголд ирэн Өвөрхангай аймгийн 10 хайр хотод католик нийгэмлэгийг байгуулсаж анхны Санвартын үйлчлэлээ эхлүүлсэн. Мөн Монголын эзэнт гүрний эртний нийслэл хар хоринд шашин хоорондын яриа, соёлын судалгааны төвийг хамтран байгуулж, Гэгэн Ширээ улсын шашин хоорондын яриа хэлцээр хариуцсан дикастертэй хамтран ажиллаж, буддын болон загалмайтны шашны хоорондын олон улсын симпозиумуудад оролцож байсан юм а. Пап Францис 2020 он түүнийг Улаанбаатар дахь Апостоликал префект буюу католик шашны тэргүүн бишопоор томилж, хүндэт кардинал Луис Антонио Тагле хэрэгмэд өргөмжилсөн. 2022 оны 8 сарын 27-нд Пап Францис түүнийг кардиналаар өргөмжилж, тэрээр Евангелийн дикастер болон ариун амьдралын хүрээлэн Ромын хүрэн апостоликал амьдралын нийгэмлэгт дикастеруудын гишүүн болсон. За сайн байна уу та? Сайн байна уу та? Таны түүх их сони юм байна. Та 21 настай, 27 настай Санвартан болоод шууд Монгол руу явуулсан байна, тийм ээ? Тий. Яагаад Монгол? Тэр бол яг Монгол дахь католик шашны хүрээнд ажиллах, туршилтаа үзүүлэх тийм зорилгоор томилогдоод ирсэн. Тухайн үед би дөнгөж сая теологийн магистрийн зэрэг хамгаалсан байсан. Тэгээд манай удирдлагууд намайг сонгоод Монголд ажиллахаар томилсон. Та ер нь яагаад лам болсон бэ? Ер нь яг багаасаа тийм санаатай биш байсан. Би хуульч эсвэл шүүгч болох боталтай байсан. Харин явандаа нэг сайн Санвартантай уулзаад залбирлийн гоо сайхныг ойлгож бүр туршиж үтсэн. Тэгэхээр тэр залбирлийн үүднээс би ерөнхийдөө Тэнгэр бурхан намайг айгүй бол ийм амьдралтай болохыг хүсэж байгаа байх гэж багаар ойлгож, тэгээд 10 жилийн сургуульд төгсөөд нэг classical studies лицейд төгсөөд тэгээд яг Санвартны бэлтгэлийн ангид орсон. 19 настай байхдаа. За тэгээд лам болохоор шийдсэн, Санвартан болохоор. За ингээд Монгол руу явуулчлаа. За явж болно, ирж болно. Гэхдээ яагаад ийм удаан үлдчих вэ? Одоо хэд вэ? 20 гаруй жил болсон. 22 жил та Монголд боллоо. 10 ихээр хэдэн жил болсон? 14 жил. Та ер нь шүү дээ. Өвөрхангай уугуул иргэн болсон биш үү? Яагаад үлдчихв? Юу болов? Ер нь нөгөө Монголд орж ирэхэд бас нэлээд удаан хугацаатай тийм интеграцийн тэр процесс байсан. Хэл сурах, Монгол соёл, ёс заншлыг ойлгож, хүндлэж, тэгээд хүнтэй яаж харилцах талаар нь бас нэлээд урт хугацаагаар сурж эхэлсэн. Тэр хугацаа шаардсан учраас надад бас тийм боломж байсан юм шиг санагдаад байна. Энд урт хугацаагаар байхад. Дээрэс нь ялангуяа нийт монголчуудын зочломтгой зан, яг найрсаг зан намайг энд барихыг бас нөлөөлсөн байхаа. Монгол хэлийг сурахад хэцүү байсан уу? Тэг. Яаж энд ингэж гүнзгий орсон байна? Залуу наснда Монголд ирсэн нэг шалтгаан байна. Тухайн үед 29 настай байсан учраас
Тэгээд манай багш нар маш сайн багш байсан. Би анхны 3 жилээр өөр юм хийгээгүй. Зөвхөн хэл сурах тийм чиглэлээр яг 10 жилийн сургуулийн хүүхэд шиг өглөө болгонд хичээлдээ яваад ирдэг байсан. Тэгээд дараа нь Үүр хангайд очоод тэндээ бас орон нутгийн хүмүүстэй маш ойрхон байсараад ерөн хэлний сайжрал бий болсон байх. Гэхдээ одоо хүртэл сураад байгаа мэдээж бас монгол бичгийг илүү сайн сурах хэрэгтэй юм байна. Сайжрал их одоо шаардлагатай байна. Та Ватиканы түүхэн хамгийн залуу кардинал болсон хүн. Тэгэхээр тэгээд энэ шашин чинь өөрөө дэлхийн хамгийн жижиг католикийн нийгэмлэг Монголд байна. Бараг. Тэгээд энэ яг юу гэсэн үг юм бэ? Энийг бас арай тодруулж хэлэхгүй. Тий, ерөн католик шашны хувьд тоо гэдэг маань чухал зүйл, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Одоо 1.4 тэрбум католик шашинтнууд өөрсдөө яг үнэр өтгөн гэр бүлийн гишүүд гэж үздэг. Тэгэхээр зарим газарт католик шашин илүү дэлгэрсэн, зарим бүр газарт тийм дэлгэрээгүй. Гэхдээ нэг том ялгаа байхгүй. Гол нь итгэл бишрлээрээ явах чухал мөн. Тэгээд одоо яг Монголд тийм сонголтоо хийсэн хүмүүст туслахад надад их гоё санагдаад байгаа. Пап Францис бас үүнийг анзаарсан байх. Түүний хувьд тоо бас тийм чухал биш. Тэгж бас хэлж ийсэн өөрөө. Би ярилцлага авсан. Тэгж хэлж ийсэн. Тоо чухал биш ээ. Жижигээс томоос жижиг юм хэлдэг юм аа. Том юм жижигээс хэлдэг юм аа гэж хэлж ийсэн тий. Та Монголын эзэнт гүрэн Ром 2 бараг 800 жилийн түүхтэй тийм ээ. Харилцааны. Тэгээ энэ түүхийг ингээ бодохоор танд хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ? Дэлхийн түүхэнд ерөнхийдөө онцгой үл мөр үлдээсэн одоо соёл иргэншил цөөхөн байдаг. Тэр тэдгээрийн гацаагүй нэг нь бол Монгол. Тэгэхээр энэ хоёр бас эзэн гүрний хоорондын түүх маш холбоотой байсан. Тэгэхээр гайхалтай тийм түүх гэж үздэг. Одоо бас тэр түүхийг судлаж үзэх юм бол хоёр өөр соёл иргэншлийн хоорондын баригдсан гүүр их үргэн байдаг гэж надад санагдаад байна. Пап Францис 2023 онд хоёр улсын Ватикан одоо Монголын хооронд түүхэд анх удаага одоо Ромын пап Монголд альчсан тийм ээ. За энэ альчлалыг бий болгоход тааж тодорхой өргөссөн гэж бид харж байгаа. Тэгэхээр энэ бол олон хүний сэтгэлд үлдсэн сайхан альчил байсан. Тэгээ таны хувьд энэ альчлалын хамгийн гол утга санаа юу вэ? Ерөн Пап Францис бол арт түмэн болон шашны хоорондын харилцаан яриаг чин сэтгэлээсээ дээдэлдэг хүн байсан. Тэгэхээр тийм утгаараа Монголд ийм эрхэмсэг арт түмэнтэй биеэрээ уулзаж оюун санааны баялагийг хуваалцах тийм сэтгэлээр ирсэн гэж би үздэг. Яг бас сонирхолтой яг анхудаа нэг папын төлөөлөгч буюу Giovanni di Pian del Carpine, Plano Carpini Монголд хүл тавьснаас 777 жилийн дараа Поп өөрөө Монголд хүл тавьсан нь маш агуу юм байна. Тэгэхээр Поп Францис ерөн энэ түүхийг дээдэлж энэ бас харилцаан яриаг чин сэтгэлээсээ одоо дээдэлж байсан учраас Монголд ирсэн гэж үздэг. Пап Францис Монголд ингээ байгаад ярихдаа хүмүүстэй уулзсан 3-4 хоногийн айлчил болсон. Тэгээ энэ дотор ийм шашны тухай ярихаас илүү хүмүүний тухай, хүмүүнлэгийн харилцааны тухай, хүн чанарын тухай илүү ярих шиг санагдсан. Тэгэхээр энэ мессеж юм зориуд тгий гэж хэлж байгаа мó эсвэл ямар энэ дээр та энэ агуулгыг яаж харж байна? Миний хувьд ерөн жинхэнэ шашны уламжлал бүр яг хүн төрлөختөн болон түүний нэр төрийг дээшлүүлдэг агуу зүйл гэж үздэг. Тэгэхээр тийм утгаараа Пап Францис Монголд ирэхдээ хүмүүнлэгийн чиглэлээр оюун санааны өргөн баялагийг хуваалцахыг хүссэн. Тэр бол яг түүний зорилго мөн байсан гэж үздэг. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх
Итали, Ватикан гэж хоёр улс биш шүү дээ. Айлчилсан. Та бид нар тэр айлчил дээр байсан мөн Далигач Франсисийн Пап Франсисийн бунханд бид нар цэцэг өргөссөн. Тэгээ нэг ялгаатай нь Ватикан дотроо биш. Ром дотроо өөр нэг жижигхэн харьцангуй жижиг ариун Мариагийн сүм дотор оршуулсан байсан. Тэг өөрийнх нь Грис гэсэн тийм ээ. Тийм. Угаасаа даруухан хүн байлээ тий. Монголд ажиллахдаа аль зочд буудалд буух уу гэдээсэн чинь хаанч буугаагүй танаа энэ төвд ирээд амьдэрсэн. Тэгээд би тэр Ватиканд очиход өмнөх папуудын амьдарч исэн ордонд биш. Тэр бусад айлчилж байгаа кардиналуудын буудаг цочид буудлын нэг өрөөний буланд нь амьдарч исэн байгаа юм да. Тэгэхээр энэ саяын одоо манай ерөнхийлөгчийн айлчлал ч одоо шашнаас дээгүүр юм уу эсвэл та энэ айлчлалыг яаж харж байна? Сая болсон Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал бол миний ойлгосноор яг 23 онд Пап Францисийн Монгол хийсэн айлчлалын хариу айлчлал байсан болов уу тий. Тэгээд угаасаа харилцан ойлголцол бол олон улсын дипломатын дүрм гэж үздэг. Пап үнэндээ зөвхөн католик шашнуудын одоо оюун санааны удирдагч төдийгүй гигэн ширээт улсын төрийн тэргүүнээр явдаг. Мөн дүүнчлэн өөрийн гэсэн эрх зүйн шинж чанартай одоо дэлхийн 184 оронтой дипломат харилцаатай олон улсын эрх зүйн субъект юм байна. Гигэн ширээт улс. Тэгэхээр энэхүү чухал төрийн айлчлал бол хоёр улсын хоорондын найрамдалд харилцааг улам бэхжүүлэх, дээрэс нь хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал байсан юм а гэж үзэж байгаа юм байна. За одоо хоёлаа шашин хоорондын харилцааны тухай ярмаар байна. Ялангуяа буддийн шашин, Христосын шашны хувьд. Та Монголд ирснийхаа дараа шашин хоорондын хэлэлцээ яриа гэсэн ийм хар хорингийн түүхэн хотодын байгууллага байгуулж тэгээд буддийн шашны хүмүүстэй тун эвтэй харилцдаг тийм шашин тэрний тэргүүн. Тэгэхээр энэ яаж энэ ойлголцлыг ингэж авч үлдэх үү? Ямар ч тохиолдолд энийг улам бэхжиж яхаар энэ талаар таны санал бодол юу вэ? Ерөн буддийн шашин, католик шашин хоёр хоёулаа хүн бүрийн хүндтгэх тийм ээ. Бас харилцаан ярианы үр өгөөж дээр суурилдаг тийм агуу уламжлалууд байдаг. Тийм учраас хоорондоо оюун санааны баялагийг хуваалцах бололцоо их үргэн байдаг. Ерөн ард түмний хоорондын инх тайван, шашны хоорондын ив найрамдлыг эрхэмлдэг тийм хоёр үргэн уламжлал учраас надад бас их ач холбогдолтой тийм боломж нээгдсэн гэж би үзээд байгаа. Намайг Монголд ирэхэд тийм боломж нээгдсэн. Илүү одоо гүнзгий тал руугаа орж яг өөр шашны талаар судалж үзэх, бас үн цэнтэй зүйлийг хуваалцах, бусдын уламжлалыг суралцах тийм боломж нээгдсэн болохоор их баяртай байна. Би ерөн сүүлийн хэдэн жилүүдэд бас Buddhist Christian Colloquium гэдэг олон улсын тийм ивентнүүдэд оролцож байсан. Үүгээр дамжуулан саяхан бас 5 сард Камбож улсад болсон тийм олон улсын арга хэмжээнүүдэд оролцохоор нь тийм Кристийн ба Буддийн шашны хоорондын харилцаа ямар өргөн байдаг вэ гэдгийг би боддоор бас мэдэрсэн билээ. Аха. Одоо ингээд дэлхийн ертөнц шашнаараа хуваагдаад байсагнаж байна. Гэхдээ саяхан хүртэл одоо ингээд Австрали еврей хүмүүсийг удаж штт. Гэх мэтээр бараг 7 хоног болгон шашныхаа зөрнөөс болоод маш их хөвдөрч байна, байлдаж байна. Олон энгийн номхон иргэд хохирчин тийм ээ. Тэгэхээр энэ шашнууд хоорондоо
бие биенийгээ илүү дайсагнахаас илүү ойлголцохын тулд харилцах тий. Энэ талаар чинь одоо Монгол улсаас та бусад орны бусад шашны хүмүүс юу сурч болох вэ гэж үздэг вэ? Миний хувьд Монгол улс үнэхээр үргэр жишээж улс гэж олон улсын хэмжээнд байдаг. Монгол улсаас суралцах зүйл олон байдаг. Тэрнээс нэг нь бол яг шашны хоорондын зөв харилцаа. Түүхэнд бас тийм юм байсан. Одоо Эрдэнэ нийслэл харах хоринд олон шашны одоо шүтэний газрууд байсан. Зэрэгцэж байсан. Тим жишээ түүхэнд маш ховорхон. Ялангуяа 13 дугаар зууны үед. Тэгэхээр үүнийг би дандаа гадаад хүмүүс бас хэлдэг. Монголд ирж зөвхөн гайхалтай сайхан байгалыг үзэхээс илүүтэйгээр яг Монгол уламжлалыг бас сайн судалж үзээрэй. Суралцах зүйл их байдаг. Монгол улс тийм талаас нь үнэхээр үлгэр жишээж улс байж болно гэж би үздэг. Карпинигийн номондын тухай дурдсан байгаа тийм ээ. Тий. Карпинигийн бас Рубрукийн номонд дотроо одоо аялын тэмдэглэлийн дэвтэрэн дотор олон сүм хийдүүд зэрэг байж бие бинийгээ харилцсан хүндэлж инг тайвнаар оршиж байна гэж тийм ээ. Тий. За би танаас юм одоо тодорхой католик сүм нийгмийн харилцааны тухай ярмаар байна. Тий. Энэтэй холбогдуулаад чинь Монголд байгаа католик шашных нь Ромын пап Францисийн хэлснээр цөөхөн ч гэсэн өсөж байгаа гэж хэлж ирсэн тий. Энэ өсөлт гэдгийг та яаж харж байгаа? Өсөлтийг нэр зөвхөн тоогоор хэмждэггүй. Харин илүү юуны дөрөнд чөлөөтэй хүлээн авсан, хүлээн зөвшөөрөгдсөн итгэл үнэмшлийн талаарх гэрчлийн чанараар хэмждэг гэж үздэг. Тэгэхээр одоо би дандаа Монгол сүсгтнүүд болон тэдний төлөө ажиллаа хийдэг гадаад мишнерүүдтэй уулзахдаа мөн чанарын талаар ярьдаг. Яг хэмжээ тоо тийм чухал биш, харин гүн гүнзгий тийм мөн чанар маш чухал шүү. Одоо бид нар гүн гүнзгий байдлыг үнэхээр дээдэлж чадах юм бол бид нарын өсөлт зөв өсөлт болно. Нэг өсөндөө нөгөө прозелитизм бол бидний яг сургаалын дотор ордоггүй. Бид нар гол нь нөгөө байгаа үн цэнтэй зүйлийг хүлээн авсан ийм 2000 жилийн туршид судалсан, амьдралаа шингээсэн тийм үн цэнийг бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Тэр хүмүүс ийм одоо уламжлалыг өөрсдийн эрх чөлөөтэй тийм шийдвэрлэснээр хүлээн авсандаа ийм одоо нийгэмд бас чухал хувь нэмрээ оруулж чаддаг. Нийгмийн хувь нэмэр гэснээс католик шашны хүмүүс таавхан өдөр болгон сүмдээ очиж мөргөл үйлдэхээсээ гадна яг амьдрал дээр бүх монголчуудтай холбоотой ч юм уу яг юу хийдэг? Ер нь католик шашны уламжлалын хувьд яг итгэл үнэмшил үйлс нь хоорондоо нягт холбоотой. Нэг өсөндөө зөвхөн амаараа нэг залбирал өргөх эсвэл нэг майн унших, тэгээд амьдрал тусдаа ангид байх тийм боломж ер нь байхгүй. Ер нь амьдрал ба залбирал шашны зангуйл нягт холбоотой байх хэрэгтэй. Тийм утгаараа 1992 онд Монгол улс гигэн ширээт улс хоёрын хоорондын дипломат харилцаа тогтоосноор католик шашны анхны төлөөлөгчид Монголд ирсэн. Тэрнээс нэгийг дурдмаар санагдаад байна. Монгол католик шашны анхны тэргүүн бишоп Венцеслав Падилья. Тий, Падилья одоо Филиппин хүн байсан. Амьдралаа яг монголчуудад зориулсан хүн байсан. 18 онд гинтхэн энэ дэрхийгээ салан огцсон. Тэр хүн болон түүнтэй хамтран ирсэн хүмүүс анх мөчнөөс эхлэн ялангуяа 90-ад оны үед хэцүү нөхцөлд амьдарч байсан монголчуудын төлөө олон тооны одоо хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид нар бас 20 жилийн ойгоор 30 жилийн ойгоор тэмдэглэсэндээ бас нэг судалгаа хийсэн чинь нэлээд олон Монгол иргэд католик шашны явуулсан төслүүдэд хамрагдсан
бидний одоо үзснээр олон нэлээд ач холбогдолтой төслүүд байсан. Тийм нөхцөл байдал өнөөдөр хүртэл явагдаад байна. Одоогоор Монголд амьдарч сахилтан эрэгтэй эмэгтэй сайн дурын ажилтнууд өдөр шөнөгүй яг олон салбарын төсөл дээр ажилладаг. Жишээлбэл боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэг, Монгол соёл уламжлалыг хадгалж судлах, сурчлах чиглэлээр олон тооны төслүүд их хэрэгжүүлдэг. Саяхан би бас гадаад хүмүүстэй уулзахдаа нөгөө Монгол дахь шашны датаг хуваалцахдаа ерөн бидний хийдэг ажлуудын 70% бол яг нийгэмд харуулсан төслүүд. Тэгэхээр чинь яг итгэл үнэмшил үйлс хоёр нэгт холбоотой. Би санаж Ромын пап Францисийг Монголд ирэхэд би тэр сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд ороод Ром яваад цуг наашаа нисэж ирсэн. Тэгээ энэ 4 хоног цуг байж байгаа. Буцаад явхад нь бид онгоцны буудлын дээр очиж сууж явахгүй юу? Пап ирэхгүй байна. Яасан гэсэн чинь хүмүүс тэр очиод танай нэг арга хэмжээнд төсөл дээр очиод хүмүүст тусалж одоо ясал үйлдсэн тэр юу байсан бэ? Тийм нэрээ тэр төсөл маань инэрлийн үйлсний өргөө гэсэн нэртэй House of Mercy хандлаа. House of Mercy төслийг Поп Франсис өөрөө адилсан одоо өөрийн эхлүүлсэн өөрийн тэр агуулга нь юу байсан? Тэр агуулга юм байна. Одооч байгаа л да ажиллаж байгаа. Ерийн өдөр болгон гэр онгүй хүмүүст анхны туслаа үзүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр яг бас сэтгэл зүйн чиглэлээр зүргөө өгөх. Тэгээд 7 хоногт 2 удаа халуун хоол идэх боломжтой. Өдөр болгон бас халуун усанд орох. Тэгээд анхан шатны тийм хайр инэрлийн мэдрэмжийг авах тийм одоо боломжтой газарыг бид нар Поп Франсис зориулж эхлүүлсэн билээ. Тэгэхээр яг таны дурдсанаар иймэрхүү хайр инэрлийг хайр нэгүүлслийг харуулдаг тийм төслүүд маань олон байдаг. Харин ийм House of Mercy төсөл маань үнэхээр Монгол дахь католик шашны нийт сүсгтнүүдийн зүгээс Монгол нийгэмд харуулж байгаа нэг томоохон төсөл байна. Чи одоо хүнд өвчлөөд тэгээд эмнэлэгч авахгүй болцсон, бүх найдвараа алдсан. Тим хүмүүс одоо хоспис гэж ярьдаг тийм ээ. Тим юмнууд тэрнтэй төстэй юм уу? Тэрнтэй төстэй хосписын яг чиглэлээр төсөл хэрэгжүүлэх бас санаа байна. Одоохондоо бид нар бодит тийм гарц гарлаа олж аваагүй байгаа. Гэхдээ бас тухайн Монгол удирдлагуудтай хамтран ярилцаад ерөн цаашдаа тийм чиглэлээр бас нэг шин төслийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Монголд тийм хэрэгцээ байдаг. Бидний бас нэг онцлог нь бол яг нийгэмд харуулсан төслүүдийг хэрэгжүүлэхдээ бид нар дандаа тухайн нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг. Тэр маш чухал байна. Ингээд бид нар яг жинхнээсээ зовж байгаа хүнд тус болоосой гэсэндээ бид нар ажиллаа хийдэг. Дэлхийд даяар Монголд ч гэсэн итгэлийн хомсдол гэж юм байна. Ганцаардал гэж байна. Ирэх тэгш бус байдлууд эдийн засгийн хувьд. Энэ бол одоо ингээд нийгмийн хөгжид гараад ирсэн бодтой үр дүнгууд. Тэгээ энд ийм тим нийгмийг илүү хүмүүнлэг болгох гээд яг юунд анхаарвал ер нь яг юу хийвэл зүйтэй вэ гэж та католик шашны Монголын тэргүүний хувьд үздэг бай. Нэрээ таны хэлсэнчлэн нийгмийг илүү хүнлэг болгох гэдэг нь маш чухал. Тим чиглэлээр бүх шашны уламжлалууд хамтран нэгдэж Монгол нийгэмд бас чухал хувь нэмрээ оруулж чаддаг гэж үздэг. Ялангуяа ёс суртахуун шашны сургаалаар дамжуулан нийгмийг улам бүр хүнлэг болгоход туслах, одоо амьдралыг бүх хэлбэрээр хамгаалах,
бүх хүнд тэгш боломжийг олгох, мөн боолчлолд оруулдаг шунал эрх мэдлийн шүтээнүүдийг сохроор хөөцөлдөхгүй байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр католик шашны одоо уламжлалын дагуу амьдрахад ерөн тийм давуу талууд бий. Хүн бол яг Тэнгэр бурхнаас бүтээгдсэн нэг гэж үздэг болохоор хүн бүр Тэнгэр бурхны мэлмид үн цэнтэй. Хүн бол одоо яг мэдээж жаргал зовлон гэж хоёр элемент үргэж байдаг. Гэхдээ зовлонтой үед ч гэсэн нэг шин одоо харцаар Тэнгэр бурхны харцаар хамаг юмаа харж болдог. Дээрэс нь ганцаардсан үедээ өөр бас хүмүүстэй хуваалцлаа хийх, жаргал зовлонгоо тийм хуваалцах боломж бүрддэг. Тийм учраас католик шашин маань бас ийм талаас нь нэг чухал хувь нэмрээ оруулж болно, оруулаад байгаа гэж үзээд байгаа. Бид нарт ганц монголч дэлхийд даяар их олон зовлон хүний шуналтай холбоотой. Энэ шунал гэдэг зүйлийг одоо яаж хүн өөрөө өөрийгөө нэг дарах уу, бууруулах уу, энэ талаар танай шашинд юу гэж үздэг юм? Та өөрөө энийг яаж хүмүүст хэлдэг юм? Ер нь Есүс Христийн амьдралыг үзэх юм бол тэр өөрөө хүн төрөлхтний аврагч мөртлөө энэ дэлхийд орж ирэхдээ нэг тансаг, нэг ордонд ороогүй. Тий, хоньны хашаанд төрсөн гэж. Бэтлехэм хотод нэг маш даруухан тийм нөхцөлд мэндэлсэн болохоор яг энэ өдрүүдэд бид нар түүний мэндэлтийг тэмдэглэх гэж байгаа учраас үүнийг хардаг болгондоо сэтгэл хөдлөдөг. Тэгвэл яг материалын зүйлс мэдээж зайлшгүй хэрэгтэй. Сайхан амьдрахад бид нар бас хичээх хэрэгтэй. Гэхдээ материалын зүйлээс тодорхой хэмжээний татгалзах хэрэгтэй. Үүнийг бид нар зөвхөн католик шашны зүгээс биш, би бас буддизмын сургаалаас энэ талаас маш сайн одоо ойлголтыг олж авсан. Одоо буддийн найзуудаас би энэ талаас бас маш сайн сурсан. Материалын зүйлсээс тодорхой хэмжээгээр татгалзаж чадах юм бол эргүүлэн одоо бас материалын зүйлийг зөв харцаар харах боломжтой гэж үздэг. Шуналтай хязгаар тавьж сурах, тийм материалын хэрэгцээндээ хязгаар тавьж сурах гэдэг бол бас л тийм бурхны шин чанар юм аа гэж. За та бүхэн 100 сарын орой энд ярилцах хийж байна. Хэрвээ та энэ ярилцлагыг үзэж байгаа Монголын залуучуудад шууд хандаж үг хэлээ гэвэл юу хэлмээр байна? Ер нь Монголын болон дэлхийн залуучуудаа хандаж хэлэхэд за утаснасаа харцаа дээшлүүлээч гэж хэлмээр санагдаад байгаа. Тэр аюул хүн болгонд байдаг. Одоо өдөртөө хэдэн цаг минут зөвхөн гар утасандаа зарцуулахад тийм сайн биш гэж хэлмээр санагдаад байна. Одоо Тэнгэр бүхэлдээ таныг хүлээж байгаа шүү. Ер нь одоо Дагш Балбарын хэлсэнчлэн Тэнгэр шиг бай. Одоо өргөн одоо удам сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Залуу наснда хүн болгонд тийм асаасан гал дотор байдаг. Тэр галаа унтраахгүй байх хэрэгтэй. Харин яг ёс суртахуун болон оюун санааны үн цэнийг дагаж явах юм бол тэр гал дүүл үнэхээр нэг сайхан ерөөсөө унтрахшгүй тийм гэрэл гэгээ болно гэж хэлмээр санагдаад байна. За энэ орой монголчууд түүний дотор ялангуяа христийн шашны хүмүүс одоо баярын ширээний хаан цаан суугаад том баяр тэмдэглэж байгаа. Тэр хүмүүст зориулж та өнөө орой юу хэлмээр байна? Ер нь нийт Монгол гэр бүлүүдэд амар амгалан гүн гүнзгий амар амгалан хүсэн өрөөй. Дээрэс нь одоо Христийн мэдлэсийн баярыг ер нь жилийн хамгийн харанхуй үйлрэлд тэмдэглэдэг тий. Өдөр шөнөөс богинохон өдөр. Яг тэр үеэр нь тийм юм тэмдэглэдэг вэ гэхээр одоо шин найдвар дандаа
манддаг гэж сануулгахаар тэгж тэмдэглэж байгаа юм шиг байна. Тэгэхээр нийт монголчуудаа эрүүл энх, аз жаргал, гүн гүнзгий амар амгалан хүсэн өрөөй, тэгээд бас урт наслах, дээрэс нь хоорондын ив найрамдлыг хүсэн өрөөй, тэгээд шинэ ондоо эрүүл саруул одоо оюун санааны үн цэнийг дагаж явах тийм сэтгэлтэй байх болтугай хэмээн хүсэн өрөөё. За их баярлалаа танд. Баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто ярилцлагаар Монгол улсын католик шашны тэргүүн кардинал Жоржо Маренго оролцож та бүхэнд 100 сарын мэндийг хүргэж ярилцлаа. Баярлалаа.